Росли тарууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв тэр хүн таны талаар юу бодож байгаа вэ гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. За Росли тарууд хүзрийн багц маань маш цөөхөн тоогоор үлдсэн байгаа учраас та бүхэн яараарэ гэж хэлье. За ингээд өнөөдрийн уншлагыг эхлүүлж байна. Өнөөдрийн маань уншлагын 1-р групп маань сан гэсэн картын сонголттой гарч ирж байна. Нар карт маань гарч ирж байна. За дараагийн маань карт Chariot карт маань гарч ирлээ. За 3-р карт маань Moon карт. Тэгээ сар карт маань 3-р сонголт болж гарч ирж байна. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань сан гэсэн картын сонголтыг хийсэн. Тэгэхээр сан карт маань маш гоё энергитэй карт байгаа тийм. За тэгэхээр ямар ч гэсэн бүгдээрээ өдрүүдэд илгээд тэр хүн таны талаар яг одоо ямар бодолтой явж байгаа вэ гэдгийг мэдцгээе. За групп 1. Тэр хүн таны талаар юу бодож байгаа вэ? За Air of Cups карт маань гарч ирж байна. Page of Cups. За Knight of Pentacles. King of Swords. Queen of Cups. Four of Swords. Ten of Wands. Nine of Wands. Strength card маань. За Tower. Хамгийн сүүлийн карт маань Queen of Wands карт гарч ирж байна. За тэгэхээр 1-р группийнхний маань хувьд болохоор Queen of Wands картаар хамгийн сүүлийн карт болж гарч ирж байна те энэ хүү карт маань. Тэгэхээр энэ карт маань ер нь бол яг сан энергиний одоо хамгийн гол зангилаа гарч ирж байна. Энэ дээр бол тэр хүн таны талаар одоохондоо те яг ингээд асуудал бол одоо өөрт чинь ингээд маш их тулгарч байгаа. Амьдралд чинь айгүй их юм чаленжууд байгаа гэдгийг энэ хүн мэдэж байгаа буюу ер нь бол энэ зүйлийнхаа ард те хэцүү зүйлүүдийн ард маш их ингээд гарахыг хичээж байгаа хүн гэж харж байна. За Tower карт маань хамгийн сүүлд гарч ирсэнтэй. Тэгэхээр энэ бол хуучин өөрт байгаа хэцүү асуудал байгаа. Одоо дээр нь зүрх сэтгэлийн хувьд танд магадгүй маш их шарах байгаад байна. Хуучин харилцаанаас айгүй их юм одоо те ийм нуруунд дээр айгүй тийм одоо хүн ачаатай ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар энэ хүн таныг ингээ хардаг. Энэ харж байгаа зүйл нь магадгүй одоо таны асууж байгаа хүнтэй холбоотой байж болно. Эсвэл энэ хүний одоо өөрөг чинь энэ хүн өмнө нь ингээд авсан маш гүнзгий юм сэтгэлийн шарах тэгээд ийм ачаатай явдаг. Энэ зүйлийнхаа ард гарахын тулд таныг маш их хичээл зүтгэл гаргаж байгаа буюу Strength карт маань бол ямарваа нэг зүйлийг зөв болгох те юмыг байгаар нь хүлээж авах гэсэн ийм гоё карт байгааддаг. Тэгэхээр нөгөө Tower карт маань ер нь бол та яг энэ хэсэг дээр гарч ирж байгаа энергийг одоо ингээд нэг юм одоо дэлбэлээд гэх юм уу одоо нэг хуучин өөрт тань ингээд хэцүү санагдаж байгаа зүйлийг орхих гэж те амьдралдаа одоо арайд гоё шинэлэг инспайртай буюу сан гэдэг гоё картны энерги авахын тулд гэсэн үг. Тэгэхээр ер нь бол таныг яг одоо уг хүний чинь энэ хүн яг сан гэж магадгүй те хардаг. Гэхдээ яалтчгүй нэг хэсэг хугацаанд бол энэ хүнд хуучин зүйлүүдийг тавьж явуулах хугацаа хэрэгтэй байгаа учраас энэ харилцаагнаас ч юм уу те таны асууж байгаа хүн одоо энэ харилцааг харахтаа төр зуртаа өөрийгөө болохоор хичээж байгаа хүн учраас өөрт чинь бол боломж ерөнхийдөө ингээ олгож байгаа ч гэж харж болно. Хэрвээ одоо ингээд энэ хүн үнэхээр танаас ингээд тэ харилцаагаа тасалсан бол гэсэн үг шүү дээ. Хэрвээ зүгээр та хоёр одоо ингээ шинэ харилцаатай ч юм уу иймэрхүү байгаа тохиолдолд бол энэ хүн та өөрийг чинь харахтаа маш гоё ингээ амьдралын төлөө тэмцэж байгаа нэг юм эмхтэй, эрэгтэй гэж харж байгаа хгүй. Ийм аяган дотор гал гарч байгаа. Гэхдээ энэ гал бол унтраагүй байгаа. Гэхдээ энэ хүн бол ялцчгүй одоо
боломж байгаа ч гэсэн арай нөгөө өөр өнцгийг олж авахын тулд одоо цаашаа тэр нар руу ер нь бол маш зөрөгтэйгээр алхаж байгааз. За Page of Cups карт маань маш гоё юм хайр дурлалын карт байдаг. За Knight of Pentacles маань ер нь бол жоох юм удаан карт байдаг. Тэгэхээр энэ хүн маань мориноосоо ингээд буучсан. Ерөнхийдөө нөгөө Pentacles-ууд нь арагшаага ингээд унж байгаа юм шиг те. Ямар нэгэн зүйлсийг яг л нөгөө ардаа ингээд үлдээж байгаа юм шиг нэг юм мэдрэмж. Тэгэхээр ямарваа нэг зүйлд таныг маш юм нөгөө болгоомжтойгоор ханддаг. Аливаа зүйл дээр тэгж те яарч шийдвэр гаргахгүй маш юм logical буюу King of Swords карт маань те яг уулын орой дээр гараад ингээд суудсан. За дээр нь маш гоё зүүн бэлэгтэй карт гэж би энэ картыг хардаг. Яа тэгэхээр тэм дээдлэлт нь ингээд нөгөө нэг хилмэрч буюу те нөгөө юм хэрэг сууж байгаад. За тэгэхээр ер нь бол ингээд өөрийгөө маш гоё ингээд олж олохыг ингээд хүсэл тэмүүлэлээ болгож харж байгаа. Одоо ийм эмхтэй гэж ер нь бол хардаг. Тэгэхээр Queen of Cups маань өөрөө одоо энэ нөгөө эмгтээлэг энергитэй юм карт байгаа даа. Тэгэхээр энэ карт бол яалтчгүй маш гоё ийм бас л нэг амар тийм энергитэй карт байгаа даа. Тэ нүдэн анцсан одоо эргэн тойрны бүх юмс ингээд тэ нэг гоё юм одоо энерги хооронд нэг эргэлдэж байгаа юм шиг. За урталтаа бол нөгөө нэг ийм нэг кап гэдэгтэй нэг юм дуу аваа гаргадаг кап тавьсан. Ер нь бол тийм зүйлээс маш гоё юм чимээг аваад ер нь бол ингээд маш гоё энергитэй авч байгаа гэсэн. За тэгэхээр ер нь яг л таныг энэ хүн харахтаа тавар моментийг гоё ингээд те амьдралдаа оруулж ирж байгаа буюу шинэ өөрийгөө бүтээх гэж хичээж байгаа хүн. За Queen of Wands карт маань маш гоё юм inspireтэй карт байгаад байна те. За ер нь бол таныг маш гоё аз жаргалтай гоё одоо иргэн ирэх гэж хичээж байгаа. Ер нь бол эхнээсээ те ингээд бүх зүйлс нь айгу зөв голдролдоо ороод явж байгаа хүн гэж харна. За Justice маань яг одоо шудрах усны карт буюу аливаа зүйлийг зөв болгох карт байгаад байгаа. Wands карт маань ер нь бол одоо ирээдүйн талаар те гоё trip бодож байгаа. Өөр тийшээ гоё дугаалах ч гэдэг юм уу те. За King of Pentacles, The Page of Pentacles гэдэг маань ер нь бол энэ хүн таныг бол маш гоёор л хардаг юм байна. Тэгэхээр энэ хэсэгт бол жоохон чаленжтай энергиуд орж ирж байгаа ч гэсэн та бол үнэхээр одоо бүх зүйлийг чаддаг гэдгийг энэ хүн бол мэддэг юм байна. За тэгэхээр групп 1-ийн дээрээ өдөр нэг Oracle картуудаа аваад уншлаад болъё. За групп 1 тэр хүн таны талаар юу бодож байгаа вэ? За Soulmates гэсэн карт маань гарч ирлээ. За ер нь бол таныг өөрийнхөө тэр нөгөө тал буюу ямар нэгэн байдлаар та хоёр магадгүй нэг өмнөх насны ийм холбоотой харилцаа яагаад те магадгүй энэ хүн надад тэгж айхтар мэдрэгддэг юм бол гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг энэ хүн бол маш сайн боддог буюу энд те таны одоо хуучин одоо амьдралаас авсан ингээд шарах одоо ачаа байгааг хүртэл энэ хүн айгүй сайн мэдэрч байгаа байхгүй юу. Тэгэхээр энд бол ялцчгүй одоо чамтай сөүл connectionтэй гэж ер нь бол энэ хүн бодд юм байна. За Butterfly бол яг үнийг хэлэхэд бол тэ яг л нөгөө бидний одоо уншаад байгаа одоо яг өөрийгөө бүтээх гээд ингээд явж байгаа хүн буюу энэ дээр те ер нь бол growth next phase гэд inner child те healing inner child releasing the past гэл одоо нөгөө өнгөрснөө яг орхиод яг ингээд нэг юм ирвэхээ те butterfly болох гэж байгаа гэж ер нь бол гоё хардаг. За групп 1 хүн бол үнэхээр гоё юм аа. За meeting за coffee cup ер нь бол гоё өөртөө ч ярилцаад те сайхан кофе суух ийм бодол энэ хүнд байна. За ер нь бол яг өөрийн чинь нөгөө нэг те одоо stalk гэдэг чинь одоо өөрийн чинь энэ хүн айгүй юм мөрддөг, мөшгдөг. Жохон магадгүй энэ сошиал хаягнаас чинь магадгүй энэ хүн бүх зүйлийг мэдээллийг авсан байх бас айгүй боломжтой юм байна те. Тэгэхээр ер нь бол 1-р группийнхандаа баяр хүргэе. Ер нь бол маш гоё одоо харж байгаа хүн байна. Өөрөөр чинь те тэмцэгч гэж харж байгаа. Өөрийгөө ялан дэлгэж гэж харж байгаа. Гоё butterfly буюу ирвэхэ буюу маш гоё амьдралдаа том change хийж байгаа тий өөрчлөлтийг хийж байгаа хүн гэж ингэж хард юм байна. За ингээд 1-р группийн маань уншлагыг хүрээд өндөрлж байна. Баярлалаа. Баяртай та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна.
За ингээд групп 2-ын маань уншлах хэлж байна. Групп 2-ын маань Chariot картыг сонгосон. Тэгэхээр ер нь бол willpower буюу те маш гоё хүчрхэг. Ер нь бол magicianтай төстэй. Өөрийнхөө маш гоё ингээд ийм дотоод хүч чадалчээ те гадаад талаасаач тэр гоё маш юм хүчрхэг хурдтай урагшилдаг ч гэдэг юм те нэг иймэрхүү гоё энерги байдаг. За тэгэхээр бүгдээ ямар ч байсан Chariot картыг сонгосон 2 дугаар группийнхний маань тэр хүн юу гэж боддог вэ гэдэг хэлцгээе. За таны бодож байгаа асуусан хүн таныг юу гэж бодож байгаа вэ? За ер нь бол өнөөдөр чинь маш гоё юм сүнслэг ер нь бол маш гоё энергиуд гарч ирж байна те. За Ace of Wands картны маань өөрийнх нь зураг нь ингээ маш гоё урталтай ингээ те яг нөгөө мэлми гэдэг шиг те мэлми 3 дахь мэлми хэсгээр маш гоё гал асч байна. За High Priestess бол маш гоё нууцлаг те нэг ийм хүний карт байгаад те. Тэгэхээр ер нь бол энэ хүн таныг маш зүн бэлэг өндөртэй дээр нь High Priestess буюу маш ийм нууцлагдмал маш ийм өвөр мүц за ийм хүн гэж хардсан байна. Маш мэдрэмжтэй те. За Queen of Swords карт маань үнэхээр зарчимч одоо хэлэх гэсэн үгээ шудрах хэлцдэг. Үнэхээр бас хүчрэг карт юм аа. За Two of Wands, Two of Pentacles том сонголтын картууд маань гарч ирж байна. За Page of Cups, Knight of Wands. За өнөөдрийн маань эхнээсээ уншлагууд маань маш гоё юм нэрхтэй, хүчтэй, тийм гал нэрхтэй хүмүүсийн уншлаг болж таарад байна. За Nine of Wands карт маань Ace of Cups, Emperor. За хамгийн дотолтой Seven of Wands карт маань гарч ирж байна те. Тэгэхээр за энэ хүн бол бүр ялтчгүй таныг үнэхээр маш powerful гэж хардсан байна. Бүр үнэхээр маш юм нууцлагдмал те. Бүр ер бусын ийм юмхтэй гэж хардаг. Маш өндөр мэдрэмжтэй. За Queen of Swords карт маань бас алсыг харсан. Two of Swords карт. За энэ хараа Seven of Wands карт. High Priestess маань нүдэн анцсан. Ace of Wands маань бас нүдэн анчсан карт байгаад байна. Тэгэхээр ер нь бол ингээд юу яаж шүү таныг бол энэ хүн харахтаа одоохондоо бол үнэхээр таныг хайр сэтгэлж бай те. Ер нь бол би бол яг хайр сэтгэл гэж хэлнэ. Тиймэрхүү зүйл дээр хандах хандлага бүр ингээд одоо маш юм өөрчлөгдсөн гэх юм да. Ер нь бол ингээд урдны магадгүй танд ямарваа нэг тийм одоо бүтлгүйцэн хайрын харилцаа буюу энэ devil гарч ирж байна. Two of Swords карт маань ер нь бол хаалттай гэсэнтэй. Тэгэхээр маш олон юм нүдэн энсэн картууд маань байгаад байгаа учраас энэ хүн одоо хэрвээ таны яг ийм хайр сэтгэлтэй хүн бол та одоо тэр ямарваа нэг ийм харилцаанд ерөөсөө бэлэн биш байгаа буюу танд одоо жишээ нь ингээд тэр хүн тантай ингээ юм ярихыг хүслээ гэхэд та ер нь бол маш хаалттай тэр хүнд санагдаж байна гэсэн үг. Тэр нь болохоор те одоохондоо би бол үнэхээр те өөр дөрөө ингээд ажилламаар байна. Би 50 баймаар байна. Те ер нь бол миний одоо зүйлс бол 1 8 буюу Queen of Swords карт маань маш гоё юм алсыг харсан. Те ер нь бол амьдралаа маш гоё том зураглаар нь хардаг. Бас л амар spiritual те яг дээдэлтэй бас л юм нэг тэр нөгөө хэлмэрч идэх шиг те одоо тэр хэрэг нисэж байна. За ер нь бол Two of Wands карт за тэгэхээр ер нь бол Two of Wands карт маань энэ дээр гарч ирсэн байгаа нь энэ хүн маань те ер нь одоо магадгүй хайр дурлал тийм асуудал хаалттай буюу таныг өөрийнхөө амьдралыг өөрийнхөө одоо яг ийм сонголтоороо шийтгэхэд ингээд одоо шийтгэхийг хүсэж байгаа ийм хүн буюу магадгүй те энд нэг аягүй том priority одоо сонголт гэж ярьдэн шүү дээ хамгийн амьдралд чухал сонголтынхон цикл дээр ирчихсэн. Ер нь бол нөгөө хайр дурлал гэхээс илүү нөгөө магадгүй нэг ийм мэдрэмжтэй нэг гадагшаага явж одоо нүд тайлан ч гэдэм үү те нэг одоо байгаа энэ орчин нь одоо энэ хүнд
танд одоо жишээ нь нэг тийм аз жаргал хөө болчихсон. Тэгэхээр ийм эрэл хайгуул хийж байгаа хүн гэжтэй. Тэгэхээр ер нь бол маш хаалттай гэдэг нь энд devil буюу two of sword карттэй devil карт маань энэ дээр энэ талтаа нэг юм утсан одоо нөгөө юм хүүхэлтэй шигтэй ингээд энэ хүн маань яг энэ буланд ингээд толгоо барьсан байгаад байгаа хгүй. Тэгэхээр энд бол яалтчгүй танд хэрвээ ийм асуудал одоо байсан. За одоо бол ерөнхийдөө та бол яалтчгүй одоо хайр дурлалыг хүлээж авахд одоо бэлэн биш байна гэсэн. За хамгийн сүүл маань Knight of одоо Sword карт маань те ер нь бол энэ одоо ер нь ингээд нэг альва зүйлээс цухтаж байгаа юм шиг те нэг өөр тишээ явахыг хүсэж байгаа юм шиг ийм те энэ хүнд ямар нэгэн байдлаар энэ одоо шовуу тэг хаашаа явах вэ гэдэг тэр нөгөө замын зааж байгаа юм шигтэй. Тэгэхээр ер нь бол одоо Three of Wands карт маань бас юутай байгаад байгаа тийм хүлээлтийн карт тийм ямар ч байсан таныг өөр зорилго байгаа тийм өөр зорилгынхон төлөө маш ингээд нэг юм хичээж амьдарч байгаа хүн тийм яг нэг өөрийнхөө дотоод хүнийг олох буюу Ace of Cups карт маань энэ дээр яг ийм зүрхэн чакра хэсэг дээрээ ингээд нөгөө юунтэй Ace of Cups карт маань байна. За Seven of Wands карт маань мөн адилтай ер нь бол яг ингээд одоо гадаад зүйл рүү ерөөсөө хит анхааралтай биш маш юм дотоод одоо магадгүй те маш том сүнсний юм сэрэлт хийж байгаа өсөлт хийж байгаа хүн байх магадaltaй байна. За Knight of Wands карт маань inspiration те дотоод хасгаалдуулын карт. За Page of Cups бол одоо тэ зүрх сэтгэлээ одоо нээгч гэдэг юм уу те ер нь бол яг зүрхэн хэсэг дээр бол энэ хүн маань илүү айгуу тийм стил нөгөө дотгош байгаа өөрийгөө маш их одоо сонсхийг хүсэж байгаа. За Emperor бол маш тоомоор одоо бас мөн хардаг тийм ийм нөгөө одоо шатрын нүүдэл гэдэг шиг тийм би дараагийн алхам юу вэ гэдгээ ер нь бол ингээ хардаг ийм карт байна. За Seven of Cups бол яг үнэхээр дотоод хүнтэйгээ энэ хүн маань одоо ажиллаж байгаа хүний хувьд тийм одоо бол яг явах зам хаашаа билээ тийм одоо байгаа зүйл дээрээ би ямар өөрчлөлтүүдийг хийх вэ? Одоохондоо бол хайр сэтгэлийн тал дээр жоохон хаалттай хин нэгнийг өөрийнхөө амьдралд оруулж ирэх яг сонирхолгүй нэг юм 2 дугаар групп байх. Ер нь бол өөрөг чинь бол айгу бэлэн биш байгаа гэж ер нь энэ хүн харж байгаа юм байна да. За тэгэхээр бүгдээрээ мессеж картуудаа авъя. За групп 2. За тэгэхээр энд нөгөө нэг яг энтэй нэг тодорхой болгох гэсэн карт байгаа даа. Тэгэхээр Sword and Rose карт маань ер нь бол яг энэ картн дээр Queen of Sword карттай төстэй гэсэн үг. Ямарваа нэг зүйлийг тодорхой болгох те яг ийм шаардлага байгаа гэсэн үг. За энэ мэдээж хэрэг юу маань цэцэг маань аюу гоё тийм нөгөө эмхтэй нэрэг байдаг ер нь те. За тэгэхээр partying гэдэг маань одоо те яг л нөгөө ас хол хин нэгэнтэй шин найзуудтай болох амьдралаас илүү таашаал авахыг нэр хүсэж байгаа хүн гэж өөрөгчөн бодож байгаа юм байна. За тэгэл нөгөө өстө сошиалтэй нөгөө байж болох бүхэл мэдээллийг ерөнхийдөө энэ хүн маань одоо авахыг хүсдэг. Өөртөө чинь тэ одоо юу хийж явж байгаа ч гэдэг юм. Ер нь жоохон өөрийг чинь ойлгох гэж айгүй их ингээ хичээж байгаа л хүн байгаад байна. Хизээ тэ магадгүй одоо өөрөө чинь сонирхдаг хүн бол хизээ энэ хүн маань зүрх сэтгэлийн хувьд гоё нээлттэй болж одоо тэ нэг юм гоё юу болох болоо. Одоо за хизээ зүрх сэтгэлийн хувьд маш гоё нээлттэй болох бол гэдэг зүйлийг бол энэ хүн маань харахыг хүсэж байна. За тэгээ unconditional love of engagement ring гэсэн хоёр карт маань гарч ирлээ. Тэгэхээр энэ хүн бол яалтчгүй өөрөө чинь үнэхээр одоо хүлээн одоо бэлэн болтолчин гэсэн үг. Тэгэхээр engagement ring гоё бодогдож байна. Тэ ер нь бол unconditional буюу болцлгүй нөхцөлгүйгээр хайрладаг учраас та хизээд ингээд энэ inner child өөрийнхөө дотоод хүнийг олсон цагт буюу гоё чөлөөлөгдсөн цагт энэ хүн бол тань дээр одоо өөрийгөө илэрхийлэх гэж ирэх баха гэсэн нэг ийм мэдрэмж төрж байна. За ингээд 2 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар группийн маань Moon гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр Moon карт маань жоохон төрөгдлийн карт байдаг те. Тэгэхээр бүгдөө ямар ч гэсэн таны асууж байгаа тэр хүн таны талаар яг одоо ямар бодолтой байгаа вэ гэсэн уншлагаа эхлүүлж байна.
За групп 2 Moon картын сонголтыг хийжээ. Тэр хүн таны талаар юу бодож байгаа вэ? За Judgment, Tower, Page of Wands, Queen of Pentacles, The World карт маань. За ер нь бол өнөөдрийн маань 3 уншлага гуруулаа маш гоё нэг энергитэй өөртөө гоё чөлөөлөхийг хүсэж байгаа маш том одоо сүнсний магадгүй сэрэлт хийдэж байгаа ийм нэг уншлагууд болоод байгаа. Тэгэхээр ер нь бол 8 сар маань ийм маш ийм онцлог сар байгаад байгаа буюу яг нөгөө сүнсний сэрэлт хийгдэх одоо цагийн ер нь бол ингээ маш ийм одоо өвөрмөц өгөгдөлтөй нэг ийм сар байгаа гэж би сонссон. Тэгэхээр яг үүнтэй холбоотой ер нь бол хүмүүсийн дотоод мэдрэмжтэй одоо хүмүүсийг харж байгаа өнцөг ч гэдэг юм уу тэр зүйлүүд бол маш өөрөөр ингэж уншигтаж орж ирж гэнэ үү гэсэн надад нэг ийм бодол төрж байна. За тэгэхээр групп 3 Nine of Cups, Five of Swords, Queen of Cups. Wow, Death карт маань гарч ирж байна. Төрийн туршилт гэсэн карт те. За Chariot карт маань бас гарч ирлээ. За хамгийн доотлоо Two of Cups гэсэн энэ карт маань гарч ирж байна. За тэгэхээр ер нь бол яг нэг Moon карт маань жоохон төөрөгдөл байгаад байгаа те. Тэгэхээр ерөнхий яг энергийг харах юм бол энэ хүн таныг танд бол айгу тийм одоо сэтгэл зүрэхтэй хайртай гэж бол хэлж болно. Emotional хувьд буюу Two of Cups карт маань гоё ингээ гараа барьчихсан. Дээр нь энэ хоёрын маань одоо нөгөө ийм нэг гоё өнгөнгийн те ийм одоо ус хоёр аяга руу ингээд таарийн энерги ерөнхийдөө ингээ холдоод одоо нэг аяга руу ингээд одоо орж байгаа гэсэн үг бодоос. За тэгэхээр Page of Swords, Temperance карт бол Judgment карттай маш төстэй. Ace of Wands карт маань түрүүн За Ace of Wands карт маань түрүүн юун дээр гарч ирсэн. Ер нь бол 2 дугаар групп дээр бол гарч ирсэн. За Judgment буюу те энэхүү карт маань бол яг юм релиз хийж байгаа карт байгаадаас те өөрийгөө чөлөөлж байгаа карт. Тэгэхээр энэ карт маань та бүхэн тэндээс харагдаж байна уу? За ямар ч ойрт үрлээ. Тэгэхээр ингээд нөгөө дотроосоо өөрийгөө ингээд чөлөөлж байгаа юм шиг юм мэдрэмж байгаадаас те ямарваа нэг баригдмал зүйл байсан бол эндээс ямар ч исэн гоё юм чөлөөлөлт хийгдэж байгаа маш гоё юм хүчрхэг энерги байгаад байна. За тэгэхээр Tower карт маань бас юм Judgment-тай яг төстэй гэж хэлж болно. Tower бол өнгөрсөн одоо таагүй зүйлүүдийг магадгүй та ингээд тислээд тий дотроо ингээд нөгөө тесрэлт хийгээд шинэ өөрийгөө бүтээхээр маш ингээд одоо тийм inspirational буюу маш гоё эмоцтой inspireтай дотоод хүчтэй ингээ урагшлах гад ингээ тэмүүлж байгаа хүн байгаад байна. За Page of Wands карт маань маш гоё юм одоо түрүүний хэлж байгаа ийм гоё юутай дотоод ийм хүч чадал гэсэн ер нь бол карт байгаад байгаа. Тэгэхээр Page of Wands карт маань харж байгаа те. Дээр нь энэ Nine of Cups карт бол айгүй төстэй картууд байгаадаас Page of Wands, Nine of Cups, за Judgment картууд маань ер нь бол яг нөгөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө одоо хичээж байгаа хүн гэж өөрийг чинь энэ хүн хардаг юм байна. Тэгэхээр World буюу энэ бол тэ ямарваа нэг цикл зүйлийн төгсгөл байдаг. За Queen of Pentacles карт маань маш гоё юм нэг байгаль хэдийгээ ууссан айгүй гоё энергитэй карт байгаад. Тэгэхээр энэ хүн бол таныг маш гоё амжилттай явж байгаа тэг карьертлаг ийм хүчрхэг эмхтэй гэж хардаг. За Queen of Cups карт маань энд бол энэ хүн одоо таныг бас л ийм ер нь бол маш гоё ийм гоёор хардаг ер нь хүн байгаад байна. Queen of Cups бол хайр дурлал те ийм өгөөмөр байдал үнэхээр ийм гоё одоо юу гэдэг өгч чаддаг, хайрлж чаддаг хүний карт байдаг. За Death карт маань яг ийм transformation буюу өөрчлөлтийн карт. Энэ бол Tower карттай маш гоё ингээд зогсож гарч ирж байгаа буюу та одоо шинэ өөрийгөө одоо бүтээхээр зорж байгаа л бас хүн байгаад байгаа хгүй. За Chariot бол угаасаа нөгөө will power те бид нар энэ Chariot карт маань 20 дугаар группийн сонголтын карт гэсэн. Тэгэхээр энэ бол бас л юм нэг те яг нөгөө
одоо юу гэдэг temperance card маань энд гарч ирсэн маа да. Тэгэхээр temperance card, chariot card хоёр маань ер нь бол яг амьдралынхаа балансыг олж байгаа. За нөөстөө хар одоо цагаан хоёр морь байгаа даа. Тэгэхээр энэ хоёр маань таны амьдралын баланс буюу temperature те одоо temperance маш юм хүчтэй байгааг энэ ер нь бол илэрхийлж байна гэсэн. За page of sword бол та магадгүй дэстэ нөгөө шин зүйл хүлгээд өөрийнхөө одоо нөгөө дотоод гоё нөөцөөрөө тий чадвараараа айгуу тийм эрсдэлтэйч байсан маш гоё юм одоо урагшлах тэр зүйлийг алхамаар хийж байгаа. Тэр зүйл нь одоо та одоо энэ хүн таныг харахтаа маш ер нь бол ийм хүчрхэг төрлийнх гэж харна те. Яг гэвэл энэ хүн асуудал байгаа ч гэсэн асуудалтаа цуг нүүр тулаад ингээд уншиж мэдхээ орхилгуугаар те өөрийнхөө төлөө маш гоё юм одоо нөгөө өөрчлөлтийг хийж байгаа гэсэн. За page of sword card яагаад тэгж хэлэх вэ гэхээр энэ яг нөгөө нэг sword буюу сэлмэн дээгүүр ингээд хөлөвцөө явж байгаа. За ace of wands card маань за та мөн л яг л юм нэг сүнсний өсөлттэй маш гоё юм одоо юм хүчрхэг карт. За Knight of Cups бол маш гоё романтик хайр. За тэгэхээр ер нь бол яг уу энэ харилцаа бол Four of Cups карт маань гарч ирж байна. Тэгэхээр нөгөө Four of Cups маань Moon картны одоо магадгүй ингээд яг юм бадж байгаа карт байх магадлал. Тэгэхээр энэ хүн таныг бас л тэ одоохондоо та одоо тантай ингээд уулзахыг хүссэн ч гэсэн та энэ хүнд айгүй тийм хаалттай буюу Four of Cups бол ялвар ямар нэгэн саналд хүлээж авахгүйгээр тэгээд энэ дээр бол тэгээд за би ч энэ удаадаа бол нөөг шүү гэсэн нэг байдалтай тэгэхээр ер нь бол та арай өөр төрлийн зүйлийг харах гэж хичээж байгаа буюу өөрийгөө л ерөөхдөө бол маш юм хүчтэй болох гэж байгаа 3 дугаар групп байгаад байна. За тэгэхээр ер нь бол вау ер нь 3 групп маань гуруулаа маш гоё те ерөөсөө маш хүчрхэг гоё одоо юу болж уншлага болж байна. За Four of Wands cards. За дээр нь Six of Wands card бол одоо тэг яг л нөгөө бүх хүмүүс таныг хүлээн зөвшөөрөөд ингээ алга ташдаг буюу магадгүй та маш олонний танил хүн бас байх боломжтой. Эсвэл маш олон хүн удирдах ажилтдаг ч юм уу те. Тэгэхээр ер нь бол таныг бол үнэхээр хүчрхэг хүн гэж харж байна энэ хүн маань. Үнэхээр тасархай. За тэгэхээр бүгдээрээ Oracle карт аваад уншлагаа дуусгая. За 3 дугаар группийн маань хэлэх зүйлс. За ер нь бол нөгөө нэг love invitation те. За энэ хүн бол үнэхээр эсвэл нэг unconditional love буюу өөрөө чи ямар ч болцлогоор хайрладаг. Таныг те танд үнэхээр хайртай. За ийм хүн байна. Surprise ер нь бол яг энэ хүн нөгөө хэлсэндээ уулзаа дэтия гэд ингээд өөрөө чинь гойхыг хүсэж байгаа боловч одоохондоо боломжгүй гэдэг ийм нэг зүйлийг би бол харж байна л гэж хэлнээрээ цаг нь болоогүй ч юм те. Тэгэхээр энэ хүн одоо өөрөө чинь бол өстой л нөгөө хүлээнэ те ямар ч тохиолдол хүлээнэ гэдэг. За дэйт хийх хүсэж байна гэдэг чинь энд гарч иж байна те уулзахыг үнэхээр хүсэж байгаа. Гэхдээ энэ дээр бол энэ хүн за тэгэхээр энэ дээр яг нөгөө picture гэж гарч ирж байна. Тэгэхээр нөгөө нэг энэ таны өмнө нь одоо харилцаатай байсан хүн ч юм уу те өмнө нь ингээд ямар нэгэн байдлаар та хоёрын дунд түүх байдаг байх магадaltaй. За addiction жоохон те нэг юм emotional block гэдэг зүйл энэ дээр гарч ирж байна. Тэгэхээр энэ зүйл яг ямар учиртай болохыг бүгдээ жоохон тодруулчихъя. За addiction буюу obsession гэдэг зүйл ямар учиртай зүйл вэ? Three of Swords, Six of Cups. За яг ямарваа нэг зүйлс бол жоохон тодорхой болох хэрэгтэй юм байна. Энэ хүн магадгүй өөрийг чинь харахтаа яалтчгүй те одоо бол юм хаалттай байгаа буюу жоохон одоо нөгөө тусламж магадгүй хэрэгтэй байгаа ч гэсэн айгүй хаалттай байгаад байна. Өөртөө чинь тусламж хэрэгтэй гэж энэ хүн бодоод туслахыг хүсэж байгаа боловч
та бол энд те King of Sword буюу ингээд өөр хаан одоо boundary тогтоогоод ингээд энэ хүнээс жоохон хол байдалтай байна. Тэгээд зүрх сэтгэлийн хувьд одоо яг бэлэн биш байгаа чинь хүн мэдж байгаа юм байна. За ер нь бол яг addiction дээр бол танд жоохон санаа зовж байгаа юм уу гэсэн юм мэдрэмж орж ирлээ. За ингээд 3 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.